За тэгэхээр энэ бас л яг адилхан зарчмын саналууд бол адилхан байгаа гэдгийг нэгдүгээр хэлье. Тэргийн хуулийн дээр энэ төлбөр таавар бооцоо тоглоом цахим мөрөөдлийн тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглох тухай оруулж ирж байгаа. За энэ дээр энэ хүн аж ахуй нэгж өөрийн биеэ сурчлах зорилгоор интернетээр одоо азтантай лайв, за дэлгүүр, лангуунууд, хөгжим, тоглоом, худалдаа авалтын урамшуул, суглах гэх мэт маркетинг сурчлагын чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. За эндээс одоо урамшуулалд бас энэ эрх бэлэн мөнгө гэх мэтлэн олгодог. Энэ одоо яг энэ хуулиар одоо хоригдож гэнэ үү хоригдохгүй байна уу гэдэг нь бас юм тодорхойгүй л байгаа тань л да. Өөрөөр хэлбэл энэ эрүүгийн хуулийн орж ирж байгаа заалтууд ч бас айгүй тодорхойгүй юмнууд бас орж ирж байна. Яхахгүй ингээд холбогдох байгууллагуудын санал аваагүйтэй бас холбоотой байдаг юм байна даа л гэж ингэж ойлгоо сууж байна. 2018-ийн 1 дээр бас байгаад байгаа. Би нэг өмнө чуулган дээр энэ хэлц хэсгийг шийдэхэд асууж исэн. Энгийн иргэд гэртээ тоглох, найз нөхдөндөө тоглох, албан газар дээрээ тоглох, за малчид нэг нийтээ цуглаа тоглох ийм үед яах вэ гэж асуусан. Энэ бол хамаарахгүй гэж хэлээд байгаа. За хуулийн дээр юу гэж оруулж ирсэн бэ гэхээр олон нийтийн газар эсвэл цахим сүлжээ ашиглан төлбөр таавар бооцоо тоглоом гэдэг ингээд оруулаад ирсэн байгаа. Тэгэхээр эндээс ингээд хараад үзэхээр олон нийтийн газар л байвал болохгүй, бусад газар байвал болно гэж ингэж ойлгодод байгаа. Гэтэл дагаж өргөн барьсан тэр татварын хуулиуд дээр аваад үзэхээр аж ахуй нэгжийн орлогын албан татвар болон хувь хүний орлогын албан татвар дээр ерөөсөө энэ төрлийн орлого олохыг тайлагнуулахгүй. Энэ төрлийн орлого олох нь угаасаа тайлагнах ямар нэгэн тийм боломжгүй учраас энэ нь өөрөө хууль бусаа гэдэг ингээд оруулаад ирчээд байгаа. Дээрээс нь энэ хоёр орлогын албан татварын хуулийн дээр байгаа энэ төлбөр бооцоо таавар тоглоомоос олсон орлогоо тайлагнах боломжгүй болчхоор Монгол улсын иргэн хүн гадаадд казино тоглоод орлого олж болохгүй болчиход байгаа. Тэгээ хэрвээ орлогын энэхийн зөвшөөрч байгаа юм бол буцаад энэ татварын хуулиудаараа эдгээр орлогуудаа тайлагнах эрх нь бас нээлттэй байх ёстой шүү дээ. Гэтэл хувь хүний орлогын албан татвар бол нэмэгцээр аж ахуй нэгжийн орлогын албан татвар дээр энийг нь аль алийг нь хорчихсон. Аж ахуй нэгжийн орлогын албан татвар дээр тухайн аж ахуй нэгж үйл ажиллагаа, энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлж орлого олох тусдаа энэ төрлийн үйл ажиллагаанд оролцож хонжуур хожих орлого тусдаа ингээд тусдаа эн чин татвар төлөх хувь хэмжээ нь өөр, тайлагнал нь өөр багхгүй юу? Гэтэл энэ хуулиар ингээд хоёулангийн хорчиж байгаа. Ямар ч төрлийн төлбөр таавар тооцоо мөрөөдөө тоглоомоос орлого олж болохгүй гэдэг ингээд хорчхор чи ерөөсөө Монгол улсын иргэн Монголдоо төдийгүй гадаадд найз нөхдийн ахуйн одоо гэх юм уу одоо нэгнийдээ цуглаа тоглох энэ бүх олсон орлогоо тодорхойлох боломжгүй болчихоор угаасаа хууль усчаад байгаа. За ингээд хэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гişүүд